За манай хороо бол нийт хорооны нутаг дэвсгэрт байгаа аж ахуй нэгжүүдтэй хэд хэдэн удаагийн уулзалтыг хийсэн байгаа. Түүн дотроо бол энэ электрон тамхины энэ хяналтгүй хэрэглээ бол энэ хүүхэд залуучуудын дунд бол газар аваад байна. Энд бол хүүхдүүд ямар ч хяналтгүй цензургүй энэ электрон тамхиг татж байгаа нь бол маш харамсалтай байгаа. Тэгээд нийт аж ахуй нэгжүүдтэй бол хорооны зүгээс энэ электрон тамхиас татгалзаач, энэ электрон тамхиг битгий зараач, энэ манай хорооны уриалгыг энэ баялаг ундраа дэлгүүр маань аж ахуй нэгж дэлгүүр маань дуртай хүлээж аваад ингээд энэ уулзтаас хойш сар гаруй хугацаанд электрон тамхиг зарахгүй хүүхдийн төлөө заа гэж хэлээд хүүхдийн эрүүл мэндийн төлөө бас анхаарал хандуулж байгаа бас татгалтай байна. Мөн цаашид бас 42 хорооны нийт аж ахуй нэгжүүд бас энэ электрон тамхинаас татгалзаач, хүүхдийн төлөө заа гэж хэлээч тий гэж бас уриалмаар байгаамаа. Сонгоны хархан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай ачлал 3 хүнсний дэлгүүр байна. Манай байгууллага хорооны засаг даргынхаа уриалгыг дэмжиж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд электрон тамхиг зарахгүй хагасаар болж байна. Учир нь бидний ирээдүй болсон дүүнер маань, үр хүүхдүүд маань электрон тамхины хор уршигыг мэдэхгүйгээс болоод олон төрлийн тийм уушигны өвчлөл эмгэгтэй болж байгаад маш их харамсаж байна. Иймд бид бусад дэлгүүр аж ахуй нэгжүүдээ электрон тамхиг зарахгүй худалдаалахгүй байя гэсэн уриалгыг гаргаад уриалж байна.